2003 он Zendai группийн бүтээл. Японоор Хибакуша гэж атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдгэсдэг хэлдэг. Энэ кинонд цацрагт нэрвэгдэх стыг нийтэд нь Хибакуша гэж нэрлэлээ. Анх би Иракт очихдоо Ирак хүүхдүүдэд учирсан гай зовлонгийн талаар огт ойлголтгүй байсан юм. Эл Мансур хүүхдийн эмнэлэг, цусны хор тавдрын тасаг. Багдадын эмнэлэгт би анх удаа цусны хорт хавдартай хүүхдүүдийг олж харсан. Өнөөдөр нэг л удаа суулгасан уу? Тийм ээ. Ганцхан удаа. Персийн булангийн дайнаас хойш Иракт цусны болон бусад төрлийн хорт хавдартай хүүхдийн тоо 4 дахин нэмэгджээ. Жасмин чи ямар гоё нэртэй юм бэ? Багдадын эмнэлэгт би Раша охинтой танилцсан юм. Раша охин Иракийн өмнө зүгт орших Басра хотоос эмчлүүлэхээр ирсэн. Охин маань өдөржингөө зураг зурх юм. Ингэж ож ядрах үү дээ. Энэ бол байшин, бас энд жижигхэн цэцэрлэг байна. Энд нар жаргаж байгаа зураг байгаа. Дараа нь бас цаана нь дахиад байшин байгаа. Энэ бол уулан дээр барьсан байшингууд. Энэ бол зам. Чи хаанах гэдэг газрыг зурав? Энэ хаанах вэ? Энэ Иракийн хойд хэсэгт байдаг хот. Хойд зүгт байдаг хот гинэ. Чи яагаад энэ хотыг зурав? Өнөөдөр хойд зүгийн нутгийг зурмаар санагдаад л. Таныг дараа ирэхээр би Басраг зурж үзүүлнэ. Персийн булангийн дайн эхлэхээс ч өмнө Иракийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлжээ. Ийхүү дэлхийн нийтээр Ирак улсыг хавчин гадуурхах болсноос хойш 8 жил өнгөрсөн юм. Өнөөдөр Иракт талхны үн 8 жилийн өмнөхөөс 100 дахин нэмэгдсэн. Иракийн ард түмний амьдрал өдөр ирэх тусам улам бүр доройтсоор байна. Ирак руу хорт хавдрын эсрэг химийн эм тариа импортлохыг хязгаарлажээ. Ингэх болсон үндэслэлийн хавдрын эсрэг эм тариагаар хүн ардыг үе олноор нь хөнөөх зэвсэг үйлдвэрлэж болзошгүй гэж тайлбарлах ажээ. Раша цусны хорт хавдраар өвчлөөд 2 жил болж байгаа. Эм тариа олдох нь алдаг оног гэж ихэн ярьлаа. Би антибиотик бидхий таслаараа энэ санч бидэнд 2хан удаагийн тариа л өгсөн. Охин цус сэлбэхэд эмнэлгээс 10 ууд цус гаргасан гэж хэлсэн. Заянбатад цус сэлбэх шаардлагатай байсан юм аа. Заавал. Миний охинд ч бас цус хэрэгтэй байна шүү дээ. За бид тохирох бүлгийн цустай доонор хайда. Нэгдүгээр бүлгийн цустай юм байна. Эмнэлэгт антибиотик, эм тариа, цусны бэлтгэл хүрэлцэхгүй байна.
Рашад Кайлийн давсны уусмал туслаар залгажээ. Надад юу ч мэдрэгдэхгүй байна. Зүгээрээ одоохон мэдрэгдэнэ. Раша нас барахтаа надад зурвас үлдээжээ. Эрхэм Кама намайг битгий мартаарай. Эдийн засгийн хориг арга хэмжээ Рашагийн амь насыг авч одлоо. Гэвч Ирак хүүхдүүд үе олноор цусны хорт хавдраар өвчлөг болсны жинхэнэ учир шалтгаан юу вэ? Аажмаар хөрөөх цацраг буюу орчин цагийн Хибакуша. (1991 оны булангийн дайны үеэр Иракт 300 тонн ядуурсан уран ашиглажээ. Ядуурсан уран бол манай гаригийн хамгийн өндөр нэгтрэлтэй металлуудын нэг юм. Ийм металлаар хийсэн пуужин, сум ямар ч зузаан хуйгийг агшин зурт нэвтэлж шатахтаа асар их дулаан ялгаруулдаг. Энэ нүх цацрагтай байна уу шалгадаа? Хараач. Урааныг баяжуулж цөмийн зэвсэг, цөмийн түлш үйлдвэрлэх явцад ядуурсан уран ялгардаг. Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн пуужингийн 20% ядуурсан ураанаар цэнгэлдэг. Пуужин дэлбэрэхэд ядуурсан уран нь микроны хэмжээтэй цацраг идэвхтэй бичил хэсгүүд болон бутарч ингээд агаар мандалт цацагдахдаа хэдэн зуун километрийн талбайд тархдаг ажээ. Чухамдаа цацраг идэвхт бичил тоосон цорт хордсны улмаас Раша болон түүний олон ижил олон мянган Ирак хүүхдүүд цусны болон бусад төрлийн хорд хавдраар өвчлсөн гэж эмчнэр ярьж байна. Харамсалтай нь тэдний үгийг нотлох шинжлэх ухааны баримт нотолгоо өнөөдөр алга байна. 2001 оны 8 дугаар сарын 6-нд би атомын бөмбөг анх дэлбэрсэн Япон улсад амьдардаг. Тэгсэн мөтлөө Хибакуша гэдэг цацрагт хорцсон хүмүүстэй өмнө нь уулзаж явсангүй. Хида шунтараа. Хида эмч бол миний анхны уулзсан Хибакуша юм. 1945 онд тэрээр 27 настай байхдаа Хирошима хотын цэргийн эмнэлэгт ажиллаж байжээ. Хирошимагийн цэргийн эмнэлэг зориулсан тусгал эмчийн ажиллаж байсан эмнэлэг нь атомын бөмбөгөнд өртөж бүхэлдээ суурьсан юм. Тэр өдөр эмнэлэгт эмч өвчтөн нийлээд 600 гаруй хүн байснаас дөнгөж 3 хүн нь амьд үлдсэн гэдэг. Хида эмч хотоос 6 км-ийн зайд орших тосгонд өвчтөн үзэхээр явж таарсан нь түүний амьд оржээ. Гэвч атомын бөмбөгөнд нэрвэгдсэн 30 мянган хүнийг эмчлэх амаргүй үүрэг хүлээсэн тэрээр цацрагт дам хортсон байна. Тэр бүхнийг үзэж туулсан хүн одоо надаас өөр бараг үлдээгүй л болов уу? Эхлээд тэнгэрт гал улаан цагираг ургасан. Маш хурц өнгөтэй. Тэр бүр час улаан. Би юу болж байна гэж их гайхсан. Дараа нь тэр цацрагын дотор цагаан үүл үүссэн. Тэр үүл томорсоор галт цагираг дотор асар том цагаан үүл ургасан. Бүр нар шиг том гэж. Тэгээд асар том галт бөмбөлөг болж хувирсан. Би маш их айсан. Хида эмч өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай 57 жилийн турш бусдад ярьж хуваалцаар иржээ. Хирошима руу буцах замдаа би анхны Хибакушатай таарлсан. Тэр хүнийг амьд эсхийг мэдхээр би бусдыг барих гэсэн. Судсыг барих гэсэн юм л да. Гэтэл
Тэгсэн барих газар олддоггүй арьс нь ялбаагаад гар хөрөмөгц шууд зумраад унаж байсан. Биеийнхэн арьс нэлен хүйтэ зумарсан байсан. Анхандаа би тэр хүнийг таар шуудаа угсчихж гэж харсан л да. Гэтэл тэр арьсанд байсан. Тэр хүн доошоо хараад унчихсан байсан. Ард нуруунд бүхэлдээ түлэгдээд хар шавар болчихсон. Дээрээс нь бас баахан ширдний хэвтэрхий зоогдсон байсан. Дараа нь жигтэй зүйл тохиолдсон. Бөмбөгдөлтийг үед Хирошимад байгаагүй хүмүүс олноороо нас барж ихэс. Хамаг юм болоод өнгөрсний дараа Хирошимад очсон хүмүүс шүү дээ. Төрөл төрөхстөө хайж сурагдаж очсон их олон хүмүүс өвдсөн. Бүгдээрээ ижилхэн шинж тэмдэгтэй. Эхлээд халуур нь тэгээд цус алдаж биеэр нь улаан хүрэн юм туурч үс нь ундаг. Зарим нь нас барж бусд нь амьд үлдсэн. Эмчнэр яах ч учраа олоогүй. Тэр хүмүүс атомын дэлбэрэлтийн хурцыг гэрэл гэлбахыг хараагүй. Хажууд нь ч байгаагүй. Бүр сүүлд хэд хоног өнгөрсний дараа ирсэн хүмүүс байсан. Халдварт өвчин юм болов уу гэж хүртэл бодож үзсэн. Гэтэл бусдад дамжин халдварлаж байгаа шинжигэж байхгүй. Сүүлд мэдэхнээ тэдний биед цацрагийн үлдэгдэл шингэж хордуулсан юмсан ч л дээ. Би тэгж ойлгосон. Ууж байсан усан ч бас цацрагт хордсон байж. Тэгээ тэр цацраг дотроос нааш нь хордуулж ийм учиртай байсныг 40 жилийн дараа олж мэдсэн юм. Хибакуша нарт зориулсан амбулатор. Хида эмч Хибакуша нарыг эмчлэх болсноос хойш 50 гаруй жил өнгөрчээ. Өнөөдөр 9 минут амьдарч байгаа цацрагт нэрвэгдэхсэд бүгд цацрагийн хорыг биедээ тээдэг. Тэднийг цаг ямагт дотроос нь цацраг шаарддаг. Үүнийг дотоод цацрагийн хордлого гэж нэрлэнэ. Та баг зэргийн халуунтай байна. Бас цусны даралт чинь ихсжээ. Тэдний өвчин шанал нь атомын бөмбөгийн дэлбэрэлтээс шалтгаалсан гэдгийг нотлох баримт, нотлохоо бас л алга. Та 8-нд эрентхийн зураг авахулсан юм а да. Тэмээ 2 сарын 8-нд. Бараг сар өнгөрч гэж. Энэ уушигны дээд талыг харж байна уу? Эмч та хэдэн настай вэ? 85. Ёо. Тийм ээ. 85 нас 2 сартай. Гэхдээ би таныг 67 тай байхад гэж бодсон штэ. Тэрч балчир нас шүү дээ хөө. За. Та юу гэж явна да? Би хорт хавдартай. Хими эмчилгээ хийх гэж ирсэн юм. Бас уух юм аавь. Им авмаар байна. Норико 4 настайдаа Хирошимагаас 2 км-ийн зайд цацрагт нэрвэгдсэн. Чи хар өнгөтэй бороонд норсон байхаа. Хэдэн 10 жилийн турш Хибакуша нарыг эмчлэхдээ Хида эмч тэдний өвчин нэг л өвөрмөц шинжтэйг мэдэрчээ. Гэвч жоохон юу гэдгийг сайн тайлбарлаж чадахгүй явжээ. Надад нэг зүн совин байсан л да. Тэгээд Бордман эмчтэй уулзахад бүх юмны учир олдсон юм. Бордман эмч бол Америк хүн. Цацрагт хордсон хүмүүсийг судалдаг хүн. Тэр хүмүүсийн үгийг өмнө нь хинч тоож сонсдоггүй байсан юм. Бордман эмч цацрагийн хордлогын тухай Америкийн цэргийн залуу эмч нарт зориулж сурах бичиг хүртэл зохиосон. Тэр номонд гаж шинжтэй синдром гэдэг зүйлийн тухай бичсэн юм. Өөрөөр хэлэх юм бол өвчний шинж тэмдэг хэвийн бус гаж байдлаар илэрхийг хэлж байгаа юм л да. Жишээ нь цусны даралт ихсэх гэдэг тодорхой өвчний шинж тэмдэг. Хатхаа гэхэд л хэвийн үед хэрхэн илэрдгийг эмч нар сайн мэддэг шүү дээ. Харин Хибакуша нарын өвчний шинж тэмдэг маш өвөрмөц байдаг. Их гаж хэлбэрээр илэрдэг. Ерөөсөө хэвийн зүйл гэж байхгүй. Тэгээд Бордман эмч оншин таарахгүй өвчин тохиолдвол тэр чин цацрагийн өвчин гэсэн тэмэл дүгнэлт хийсэн. Миний өвчтнүүд дэлбэрэлтийн голомтонд байгаагүй. Тэд дэлбэрэлтийн хурц гэрэл гэлбаг хараагүй.
Гэсэн хэдий ч тэдний биед цацрагийн үлдэгдэл шингэсэн. Америкийн цэргийн албан хаагчид ч үхлийн үнсээр амьсгалсан. Тэр нь тэдний хувьд нийтлэг зүйл болж байгаа юм. Гаж шинжтэй синдром. Гаж шинжтэй синдромын онцлог нь шинж тэмдгээр онцлох боломжгүйд оршино. Амьд бие организм бүхэн гаж шинжтэй синдром тусах эрсдэлтэй, хүндэрсэн нөхцөлд үхэлд хүргэх аюултай. 2002 оны 10 дугаар сар Америкийн нэгдсэн улсын Вашингтон мужийн Ханфорд хот. Хирошима, Нагасаки дээрээс хайсан атомын бомбыг Америкт үйлдвэрлэсэн. Иракийн дайнд ашигласан ядуурсан урааныг ч мөн Америкт ялгасан. Энэ бол Америкийн нэгдсэн улсын Вашингтон мужийн Ханфорд дахь цөмийн үйлдвэр. Америкийн цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг үйлдвэрүүд дотроос энтхийн плутон боловсруулагч үйлдвэр хамгийн томд нь ордог. Манай гарагийн хамгийн анхны цөмийн реакторыг Манхэттен гэдэг цөмийн төслийн хүрээнд яг л энд Ханфордод 1942 онд барьсан нь 1987 он хүртэл ажиллажээ. Тус атомын цахилгаан станцын 9 реактороос 25,000 цөмийн бөмбөг хийхэд хүрэлцгүйц хэмжээний плутон ялгасан гэдэг. Энэ үйлдвэрийн талбай Хирошима хотоос 2 дахин том. Ханфордын плутон ялгах үйлдвэрийн салхинд ор нутаглаж, газар тариалан эрхэлдэг Томтой уулзахаар хий даймч Америкийг зорьсон юм. Сайн уу залуусаа, өглөөний мэнд. Сайн байцгаана уу? Хий даймч сайн байна уу? Тантай дахин уулзахад баяртай байна. Энэ үхэнд цөмийн реактор нь байдгийм. Хий даймч, цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч реактор. Ийм ойрхон харж байна уу? Голын их өд өгсвөл Ханфордын хуучин реактор байсан газар бий. Энэ бол шинэ нь. Зөвхөн цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг. Плутонын үйлдвэрлэдэг реактор нь эндээс харагдахгүй. Тэр толгодын цаана байдгийм. Бид энд маш олон жил амьдарсан хэрнээ тэр реакторуудыг огт олж үзээгүй байсан. Харах нь битгийхэр тэнд байдаг ч гэж мэддэггүй байсан гэд боддоо. Тэр доор байна. Нөгөө бидний коммунизмоос аварсан гэдэг атомын бомбгоо яг энд хийсэн юм шүү дээ. Энэ бол энэ оны сүүлийн ургац. Том ургуулсан альма бараг бүгдийг гадаадд экспортлдог. Энэ хавийн жимс ногоог 1960-аад оноос хойш экспортод тагнан гаргах болжээ. Томийн гэр бүл Ханфордын плутоны үйлдвэрийн салхинд ор үржил шимтэй газар нутгалдаг. Тэрээр анх 1984 онд өвс ургамлаар дамжин цацрагт хордсноо олж мэдсэн юм. Тэр мэдээ Томийн амьдралыг орвонгоор нь өөрчилжээ. Том орон нутгийн иргэдийг төлөөлөн цацрагт хордуулж хохироосон гэдэг үндслээр Америкийн нэгдсэн улсын засгийн газрыг шүүхэд өгч нөхөн олгоор олгохыг шаардсан юм. Энэ бол өмнө нь нууц байсан зарим нэг бичиг баримт. Сүүлд нууцын зэрэглэлээс хасагдсан манай малд хийсэн шинжилгээний бичиг оны харда 1946 он гэж байгаа. Зарим хүмүүс надад арай санаатай юм хийгээгүй байлгүй дээ, мэдээгүй гэдэг. Үгүй дээ. 1985 онд Америкийн засгийн газар Ханфордтой холбоотой хэдэн мянган баримт бичгийг нууцын зэрэглэлээс хасжээ. Тэдгээр баримт бичиг энтхийн газар нутгийг хэдэн 10 жилийн туршид цацраг идэвхт байдлаар хордуулж байсныг гэрчилж байна. Тэр бүхэл цагуур хэмждэг баллоноор цацраг идэвхт йод агаараас цацаж туршсан тухай өгүүлсэн. Вашингтон мужийн зүүн хэсэгт 20 мянган хүүхэд цацрагт хүчтэй хордожээ. 1949 он туршилтын үеэр агаар цацраг идэвхт йод цацагджээ.
Засгийн газар бурууга хүлээж зөвшөөрөх ёстой. Нөхөн төлбөр олгож эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байх. Тэр бүх зүйл дууссан цагт л ажил дуусна. Тэгэхээр та нөхөн төлбөр авснаар энэ асуудал дуусна гэж бодож байна уу? Тийм ээ. Би тэгж бодож байна. Нөхөн төлбөр олгохгүй байсан ч энэ асуудал ингээд төгснө. Эннээс илүү чухал асуудал олон байна штэ. Хүмүүс ихэр замхаг, Иракийн дан, Афганистаны дан, Филиппиний дан гэд Америкчуудын оролцож байгаа цэрэг дайны үйл ажиллагаанд сэтгэл зовниж байна. Тэд аль дээр үед болсон улирч баларсан үйл явдлыг сонирхдаггүй. Ирээдүйд гарах шинэ дайны тухайд мэдхийг хүсдэг байх. Хийдэ эмчээ. Өглөөний мэнд. Тантай уулзаж байгаадаа маш их баяртай байна. Таныг энэ бол миний ээж, энэ бол миний Япон найз Хийдэ эмч байгаа юм. Тийм байна. Манайхан анх их дуртай л да. Томми ээж Лора цагта Манхэттен цөмийн төслийн удирдагч Роберт Оппенхаймерийн нарийн бичгээр ажиллаж байжээ. Тэрээр 1944 онд ажлаасаа гарч Томмийн эцэгтэй гэрлээд энэ нутагт шинэ амьдрал зохиосон юм. Лора 2 хүү, 2 охин, нийлсэн 4 хүүхэд төрүүлэн өсгөжээ. Энэ миний хүүхдүүд Том, Мэри, Сьюзен, Терри. Энэ бол Том байгаа юм. Би Роберт Оппенхаймерийн яриаг уншиж байсан. Тэр хүн Америкчууд Германы тал нутгаар цацраг идэвхэд бодис тарааж цацах хэрэгтэй. Цацрагт ордсон хоол хүнс ямар ч бөмбөгнөөс илүү хөнөөлтэй гэж ярьсан байсан. Тэгэхээр цацраг хүний амь насанд аюултай гэдгийг Оппенхаймер сайн мэддэг байсан болж таарч байгаа юм л да. Маш сайн мэддэг. Тэд нэр цацрагийн хор хөнөөлийн талаар мэддэг байсан гэдэгт би итгэлтэй байна. Мэдээж мэддэг л байсан байж таараа л да. Нөгөө бидний дээрээс цацраг идэвхтэй яваад 131 цацсан туршилттай ижил сонсогдож байна шүү дээ. Ханфордын тэнд байдаг манай ферм дээрээс цацсан юм аа. Энүүхэнд голын цаахан байдаг ферм л дээ. Яг л тэдний төлөвлөсөн ёсоор болсон цацраг хүнсээр дамжин хүмүүсийн биед шингэсэн. Миний анхны хүүхэд зулвсан тэр үед бид үнэний сүгээр дамжуулан цацраг идэвхт яваад 131 гэдэг бодисонд хордож байсан юм байна лээ. Том танарт ярьсан байх. Миний хайн маань ясны хорт хавдраар өнгөрсөн. Нас барсныхан дараа үзэхэд араг ясан дүүрэн хар цагаан толбтой яг л далматын нохоо шиг ирээн алга болчихсон байсан. Ясан тэр чигээрээ хар толбтой байсан. Плутоны үйлдвэрийн салхинд орох нутаг. Энэ нутагт 1955-аас 56 онд цэргийн алга паасан дайчид олнороо ирж суурьшсан юм. Дэлхийн 2 дугаар дайн Вьетнамын дайны дайчид гэр бүлээрээ нүүж ирсэн. Энэ дээрээд газар тариалан эрхэлж амь зууцгаасан. Одоо би та нарт Америкчуудын үхлийн мил гэж нэрлэдэг нэг зүйлийг үзүүлье. Би та бүхэнд нэг хавтгай 400 милийн нутаг дэвсгэр дээр амьдардаг хүмүүсийн өвчний түүхээс ярьж өгнө. Тэд бүгд миний дотны найз нөхөд юм. Миний ээж хор тавдар туссан. Аав маань хор тавдраар нас барсан. 2 эмэгтэй дүү маань хор тавдартай 10 жилийн турш тэмцэж байна. Би багада сайжилттай байсан. Сүүлд арьсны хор тавдар тусаа түүнийг авахус. Манайхан бүгдээрээ хамраас цус гардаг харшилтай. Ерөнхийдөө эрүүл мэнд тааруу шүү дээ. Бүгд ижилхэн. Намайг тавтаа байхад миний бүх шүд нурж унсан гэд тоочвол олон юм би. Зарим нь бараг санахгүй. Гэхдээ энэ тухай номон тодорхой бичсэн байгаа. Одоо бүгдээрээ энэ хавийг тойрно. Эндхийн оршин суугчдын тухайг алдагдуулахгүй тулд замдаа зогсохгүй, машинаасаа буухгүй шүү. Хорт хавдар бамбай булчирхаан өвчлөл төрөлхийн гажиг гэд замд таарлцсан айл бүрийн өвчний түүхээс Том бидэнд ярьж өгөхөр болсон.
За энэ ферм бол Лигийн гэр бүлийнх байгаа юм. Нөхөр нь 25 нас барсан, эхнэр нь бас 25 туссан. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Эднийх 4 хүүтэй, 1 хүн 25 нас барсан. Эдний гэр бүлийн тухай ийм юм мэдэж байна да. Энэ баруун гар талд нэг байшин байдаг байсан. Возих амьдарч байсан. Энэ замын хажууханд байсан юм а. Одоо байхгүй. Возийн эхнэр нь төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлчихэд хүүхдээ усанд ордог ваананда живүүлж алсан юм. Дараа нь өөрийнхөө судсыг ханаж амиа хорлсон. Аимшигтай байгааз. Энд хадагтай хооломс амьдарч байсан. Ясны 25 тусаад маш хурдан өнгөрсөнд хоёр охин нь бамбаа булчирхай өвчтэй тэгээд эмчлүүлдэг. Гэхдээ эндээс нүгэд явчихсан. Эднийхэн бүгдээрээ нүсэн энд амьдрахаа болцгоосон. Энэ болонд нэг байшинд Берелийн гэр бүл Берелийн амьдардаг байсан юм. Берелийн эхнэр нь 25 тусаад цэв залуугаараа дөнгөж 38 тадаа өөд болсон. Охид нь бүгд бамбайн им ууцхаадаг. Энэ айл ганц охинтой, тэр нь гараггүй төрсөн юм. Төрөлхийн гажиг гэсэн. Харин тэр байшинд ах トゥ хоёр залуу амьдардаг байсан. Эхнэргүй залуус. Ах トゥ Бартелийнхэн хоёулаа 25 нас барцгаас энэ фермийг зарсан. Авсан хүн нь нүүж ирээд 3 жил болоод бас л 25 өнгөрсөн. Эхнэр нь Ханфордод ажилладаг гэсэн. Томми яриа үргэлжилсээр л ганцхан хавтгай төрүүлжин милийн талбай дээр фермерийн аж ахуй эрхэлж байсан 28 өрхийн бараг бүх эмэгтэйчүүд нь бамбай булчирхаан өвчтэй, зарим айлын хэд хэдэн хүн хорт хавдраар өвчилж, жирэмсэн эмэгтэйчүүд нь зулбаж байжээ. Энэ ердөө сүүлийн 30 жил тохиолдсон зүйл шүү дээ. Энэ Вайнбергерийн байшин байна. Эдний хүүхдийнхэн зураг 10 центний хөдөлгөөн гэдэг хөдөлгөөний плакатн дээр байдаг. Хүүхэд нь нүдгүй төрсөн. Джейми Вивер гэдэг бүгдээрээ эднийхээр орж мэд мэдээтгэе. Та нартай уулзах дуртай байгаа уха. Хадагта Вайнбергер яг л манай ээж шиг жаахан түүх хуучрах байх. Би энэ л их тааруухан байгаа да. Хууч өрх тэнхээтэй байна уугүй юу? Оо, Линда ирж гэж. Сайн уу? Сонин юу тавьдаа? Юу гинэ? Сайн уу, юу байна? Сайн байна уу? Ямар ажиллаар явна да? Энэ хүмүүст газар үзүүлж явнаа. Энэ миний Япон найзууд Японд очихдоо танилцсан юм а. Энд зураг аваад явж байна. Бид сая Ханфордын салхин доогуур гараад ирлээ. Хэдүүлээ сууж ярих уу? Тэгээ байшинд орцгоё. Тэгвэл дотгошоо оръё. За энэ бол Хида эмч. Манай хүндэт зочин 84 настай танилцсан. Энэ бол Линда, энэ бол хадагтай Вайнбергер. Хида эмч бол Хирошимагийн бомбогдөлтөөс амьд үлдсэн хүн юм шүү дээ. Амьд үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг. Цацрагийн хордлого та нарт анх яаж илэрсэн бэ? Линда Буркелев 60 настай. Манай гэр бүлд хамгийн анх тохиолдсон үл ойлгогдох зүйл гэвэл миний хамгийн бага эрэгтэй дүү надаас 10 дүү. Би 60 хүрч байна. Дүү маань 50-тэй. Тэр дүү маань 1-2 настай байхдаа хамраас нь цус их гардаг байсан. Бүр нүднээс нь хүртэл гоождөг байсан юм. Бид болохоор цаг уурын бөмбөлөг энэ тэрээс улсын болов уу гэж боддог байсан. Юунаас улсныг мэддэггүй байсан юм. Зарим хүн ус агаараар дамжиж хордож маш хурдан хорт хавдар тусдаг. Зарим нь олон жил өнгөрсний хойно хорт хавдар тусдаг. Ийм хоёр янзын тохиолдол байна. Энд амьдардаг хүмүүс эндхийн агаараар амьсгална. Тэгээд зарим нь 10-аас 20 жилийн дараа хорт хавдраар нас барна. Дархлаа султай нь бүр тэднээс түргэн нас барна. Луиза Вайнбергер 79-тэй. Миний анзаарснаар нас залуу, дархлаас султай хүмүүс илүү түргэн хортдог байх. Энд сургууль сурч исэн олон ч сайхан залуу, охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн мис ажилбарт орсон доо.
Зарим нь бүр амнасаа ч алдсан. Хөгшчүүдийгээ бодвол баг залуун л илүү хурдан явчихдаг юм шиг санагдсан. Тийм ээ. Тэд арай түргэн хорвоогоос явчихдаг. Тэр үнэн. Цацрагийн хордлого хүүхдэд хамгийн хүн дээр тусдаг. Тийм болохоор Хирошимад бага насны хүүхдүүд бүгд нас барцгаасан. Тийм байх. Японд атомын бөмбөг их гай зовлон учруулсан. Бидний эндх зовлон шаналлч Ханфордын цөмийн үйлдвэрээс үүдсэн байх. Тэглээгээд хий дамч яах юм? Би яах юм? Энийг мэдлээгээд би яах ёстой юм? Мэдэхгүй. Та энэ бүхнийг өөрийн биеэр туулж өнгөрүүлсэн болохоор энэ бол таны хувийн амьдрал бусдад хамаагүй гэж санагдаж байж магадгүй. Харин Японд Хибакуша нараа ажил хийхийг хичнээн их хүсвч эрүүл мэндийн байдлаас болоод хөдөлмөрлөх боломж тэдэнд олддоггүй. Ямар ч буруугүй байж тийм ээ, за ингээд бидний амьдралч дүүрч бидний туулж өнгөрүүлсэн зүйл үр хүүхэд ач 30 нарт минь л битгий тохиолдоосэй гэж хүсэж байна да. Томми ээж Лора дээр үед амьдарч байсан байшингаа бидэнд үзүүлсэн юм. Байнга шороо шуурга шуурна, хаашаа ач харсан шороо тоос. Салхи шуурсаар байтал улаан буудаан тариа илсээр дүүрч дөнгөж соёолсон тариа ногоо дарагдаад өвчгдөг байсан. Бүгд тариан талбай дээр ажиллах хэцүү байх та. Тийм ээ хүнд. Тэр модны цаана манай хуучин байшин байгаа. Тэр байшин уу? Хөөх юм уу байшин минь. Хөөхий дөө гэж. Бурхан минь гэж. Энэ ханын шүүгийг миний нөхөр хийсэн юм. Манай хаанха шүүгээ ээжгүй байлаа. Энэ онгоцонд би Томыг усанд оруулдаг байлаа. Миний хүү живхтэйгээ энэ үгээр гүүгээд л байдаг байсан юм. Живхнээс өөр хувцсгүй, нүв нүцхэн энэ элсэнд тоглож явдаг хүүхэд байсан юм да. Тийм ээ, ингээд л тоглодог байсан юм. Томыг төрүүлэхээс өмнө та жирэмслээд зулбсан гэсэн үү? Тийм ээ. Тэр үед та энэ байшинд амьдарч байсан уу? Тийм ээ. Элс хаасаагүй нийл элс. Өдөр тутмын ажил амьдрал гэсээр хүмүүст өнгөрснөө эргцүүлэн бодох цаг зав гардаггүй. Зөвхөн өнөөдөр хийж байгаа зүйлс бас ирээдүйдээ л анхаарна. Амьдралын төлөө зүтгэж, гэр бүл, үр хүүхдээ тэжээх гээд завгүй явдаг. Бид ч бас тийм байсан. Ийм юм тохиолдохын чинээ огт санаагүй. Мэдхгүй явсаар байтал нэг л мэдхэд бид хожимдсан байсан. Миний олон дурсамж энэ байшинтай холбоотой. Би их уян гэдгээ хэллээ.
Чиний шүүгээ наад ширээч нь овсондоо дарагдаад миний гişиг болж харин ч гайгүй байгаа нин шүү. Нөгөө арилжаа намын асуудал юу болж байна? Их сони юм болоод байна. Жижиглэнгийн супермаркетуудтай ярихад 1984 оноос эхлэн Том нутгийн иргэдийн дунд өвчлөл нэмэгдэж малын төл гажиг төрөх болсон Ханфордын Плутоны үйлдвэр холбоотой юу хэмээн Америк нэгдсэн улсын засгийн газраас асуух болжээ. Тэр цагаас хойш Том эдийн засгийн болоод сэтгэл санааны хүнд байдалд олон удаа оржээ. Анх хүмүүс намайг эх оронч бус хэмээн шүүмжилж банкнаас миний бизнесийн зээлийг цуцалж байсан. Чи яаж засгийн газрынхаа эсрэг үг хийж чадаж байна гэцгээгээд би ч энэ хавийнхны нүдэнд орсон өргөс шиг л болсон доо. Чи ийм юм ярил Япончууд үхтлээ байна. Тэгээд бидний ургуулсан тариа ногоог авахаа болчихвол бид бүгд хэцүүднэ. Япончуудад ургацаа зарахгүй бол аж ахуй маань дампуурч амь зуулах тасран шүүдэ гэдэг байлаа. Тэгэж байтал жил орчмын дараа албаны хүмүүс ирж энэ нутагт ихээхэн хэмжээний цацраг идэвхүйд бодис зориудаар асгасан гэж бидэнд хэлсэн юм шүү дээ. Санаатаагаар цацраг идэвхүйд бодисыг ийм өргөн уудам нутагт цацсан нь чөлөөт ертөнцид гарсан хамгийн ноцтой тохиолдол гэсэн. Цаанаасаа зориуд зохион байгуулалттай хийсэн. Америк нэгдсэн улсын засгийн газар мэдсэн хэрнээ энэ мэдээллийг нууцарж байсан юм. Ингээд л утас үзүүрээс хөвөрч ихэсэн. Энэ нутаг цөмийн осол олон удаа гаргасан. Цацраг олон замаар тархсан гэд их зүйл олж мэдсэн. Цөмийн үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад санаатай болон санамсаргүйгээр асар их хэмжээний цацраг алдагдаж энэ хавийн газар нутгийг хордуулсан байсан. Энэ мэдээллийг Америк нэгдсэн улсын засгийн газар олон жилийн туршид үгүйсгэн мэржиж ирсэн. Тэгээд саяхнаас л үнэн гэж хүлээн зөвшөөрсөн доо ард иргэдийн эрүүл мэндэд тохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Нөхөн төлбөр авах гэвэл шүүхэд хандараа гэсэн. Бид шүүхэд хандсан. Засгийн газрыг шүүхэд өгснөөс хойш 14 жилийн нүүр үзэж байна да. Америк нэгдсэн улсын засгийн газар энэ хавийн газар нутгийг цацрагт бохирдсныг хүлээн зөвшөөрсөн ч цацрагийн бохирдол ард иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн гэдгийг үгүйсгэжээ. Энэ хашааны цаад тал цацрагт бохирдсон аюултай. Наа тал нь зүгээр гэж байгаа. Өргөс тор татаад цацрагийг зогсоочихсан гэж байгаа юм да. Тийм юм чи гэж яаж байх вэ? Засгийн газар тэгж байгаа бол үнэн байлгүй дээ. Тэд чинь бүгдээрээ эрдэмтэд өндөр боловсралтай хүмүүс гэдэг ухаантай хүмүүс баймаар юм. Цөмийн шинжлэх ухааны эрдэмтэд буужин зохион бүтээгчид гэж байгаа. Асар өндөр боловсрал мэдлэг эзэмшсэн хүмүүс үнэн ярьж байгаа юм байлгүй дээ. Би бол жирээний фермер. Би газар тариалангаас өөр юм бидэхгүй. Энд Плутон байгаа гэж бидэнд хэлсэн. Үйлдвэрлэлийн явцад ялгсан Плутон. Манай Японд байдаг 2 километрийн тойрог гэдэг шиг юм аа. 2 километрийн тойрог? Хирошимад 2 километрийн тойрог дотор аюултай гэдэг. Харин 2 километр тойрогоос гадагш амьдардаг бол аюулгүйгээд нөхөн төлбөр олгодгүй. Сүүлд 2 км хэвлээд 1300 м гэдэг болсон байна лээ. Тэр 2 км-ийн тойрогт амьдардаг хор тавдартай хүмүүст $1000 олгосон. Тэр тойрогоос ганц л алхам гарсан бол сохор зоосч өгөөгүй. Засгийн газрын хийж байгаа ажил шүү дээ. Ийм молгоо журам хэрэгжүүлж байгаа юм да. Энд усал байвал манай гаригийн хамгийн үрж шимтэй хөрстөө. Усжуулалтын системийн ачаар энэ нутаг нов ногоон тариалангийн талбай болон хуурчээ. Гэвч ус цахилгааны төлбөрөөр тариаланчдын нуруунд дээр иржээ. Томын баг дүү тэрэ 1800 акрт газар тариалан эрхэлдэг. Та энэ талбайд бүгдд нь төмөс тарьсан уу? Тийм ээ, бүгдд нь төмөс тарьсан. Тийм. Тэрий ургацаа саяхан хураажээ. Төмөс хураахтаа энэ жижиг газрыг хорд орхигдуулж энэ төмсийг рассет төмс гэдэг юм. Ийм төрлийн төмсийг түргэн хоолны газрууд хэрэгэлдэг л дээ. Тэрий Бейли 52 настай. Рассет төмсийг ингэж болно л доо. Би шарсан нугсан олон янзаар хэрэгжилж болно. Гэхдээ ихэвчлэн түргэн хоолны газрууд тосон чанаж шарсан төмс хийдэг юм л да. Ханфордын асуудал танд нөлөөлөөгүй гэж юу?
Үгүй дээ, би хийдэг зүйлээ хийгээд л ирсэн. Надад нэг их нөлөөлөөгүй. Хүмүүс надад элдв юм ярил би миний ах хүссэн зүйлээ хэлэх хэрэгтэй. Энэ бол эрхчлөлт Америк улс гэж хэлдэг. Тэгээд л гүйцээ. Надад эдийн засгийн хувьд нөлөөсөн юм байхгүй. Сэтгэл санааны хувьд? Уучлаарай. Сэтгэл санааны хувьд нөлөөсөн үү? Сэтгэл санааны хувьд үгүй дээ. Би зүгээр штэ. Миний эхнэр бамбан 25 дар туссан. Тийм ээ. Манай гэр бүлд ер нь эрүүл мэндийн асуудал нэлээд байгаа. Эхнэр маань мэс засалд орсон. Тэгээд 25 дараа авахулсан. Гэхдээ одоо ч гэсэн ийм уусаар л байгаа. Бамбайн дутам гişлийн ийм уудаг. Энэ нутагт жилд 16 сая гаруй тонн төмөс хураадаг. Бараг бүгдийг нь орон нутагтаа савлаж бэлдээд түргэн хоолны сүлжээнд нийлүүлдэг юм. Энэ нутгийн газар тариаланчид бид дэлхийн нийтийг тэжээдэ гэж бахархдаг. Гамбургер сайн хамттай байна. Тосон чарсан расе төмсч янзтай шүү, тун амттай. Зүсснийг хараа. Усан төмсөндөө шингэсэн. Ийм болохоор амттай байдаг юм аа. Зөөлөн идэхтэй мөртлөө усархаг биш болохоор л тэр шүү дээ. Нэрийн хамбургерийн махна харагдаж байгаа үстэй. Энэ бусад газар энэний талхан том, махан жижиг хэн байдаг. Ийм болохоор би энтхийн гамбургер дуртай байдаг юм аа. Өглөө цайгаа гэр бүлээрээ хамтдаа уудаг, өдөр оройн хоолоо хамт иддэг уламжлал байдаг да. Гэр бүлийн гишүүд бүрэн цуглартал хоолоо идэж эхэлдэггүй чинь их учиртай юм шүү дээ. Тэр уламжлал одоо ч гэсэн байдаг. Гэхдээ хүмүүс хол зайд аялдаг болсноос хойш мэдээж амьдралын хэв маяг багасаага өөрчлөгдсөн. Ханфордын үйлдвэрийн ажилчид Томын тариалангийн талбайн салхин дээр нэмдэрдэг. Цөмийн зэвсгэл Америк улсыг авран хамгаалсан гэдэгт Ханфордын ажилчид гүн бат итгэжээ. Энэтхийхний хувьд Плутоны үйлдвэрт ажиллана гэдэг бол аж амьдралаа сайжруулах арга зам юм. Манайд хагас задарсан Хефенвайзен шар айраг, атомын тунгалаг шар айраг, Плутонтой Портер шар айраг байна. Бас манай хар өнгөтэй шар айрагалда байгаа. Жаахан шоколад, кофений амттай. Шар айрагын дотор Плутон хийгээгүй үсттэй. Үгүй дээ. Ер нь бол бид бүгдээрээ Ханфордод амьдардгаараа бахархдаг. Трайстис хот Вашингтон мужи. Үйлдвэрийн салхинд дор аж төрөсөд Ханфордын үйлдвэр аюулгүй гэдэгт эргэлздэг нь үйлдвэрийн ажилчдын сэтгэлийг эмзэглүүлдэг гэнэ. Гэвч зарим нэг нь цөмийн зэвсгийн хүрээлэнд эргэлзэх болжээ. Та нар Жимийг таних билүү? Жим, чи хүмүүсээ танилцуулах уу? Ханфордын үйлдвэрийн салхинд дор амьдардаг иргэдэг бид салхинд дор амьдрах хэсэд гэж нэрийддэг. Бодит байдал дээр бид нэр дангаараа салхинд дор амьдардаг биш шүү дээ. Салхины талаас хот руу салхилдаг. Тэнд ахлах сургууль, хөл бөмбөгийн талбай бий. Тэгэхээр Ханфордын ажилчдын хүүхдүүд ч бас хордож байгаа. Тариаланчид бид нартай яг ижирхэн хордож байгаа. Америкийн атомын бөмбөгт хохирогсодын асуудал хариуцсан комиссийн Японд ирж атомын дэлбэрэлтэнд нэрвэгдэх хэстийг цуглуулж шинжилгээ авсан. Манай амьлаг зөндөө олон цацрагийн өвчтөн эмчлүүлдэг байтал өвчнийх нь учрыг бид сайн ойлгодгүй байсан.
20 жилийн турш. Бидэнд болохоор тэр комиссийн чинь атомын бөмбөгөнд нэрвэхсэд туслахаар Япон явлаа. Тэнд судалгаа шинжилгээ хийж чадлаараа эмчилж туслалаа гэдэг шүү дээ. Үгүй эмчилж тусалсан зүйл огт байхгүй. Атомын комиссийн бидэнд тусламж үзүүлээгүй. Тэдэн зурглаа авсан байх. Тийм ээ. Тэд нар ердөө үзэл гэлэг хийсэн. Зүгээр үзээдэл цаасан дээр бичиж аваад байсан уу? Ерөөсөө эмчилгээ хийгээгүй. Хараач. Эмчилгээгүй гэж юу? Өмнөөс нь би зовх юм аа. Бид тэр комиссийнхныг мэдээлэл нууцарж байгааг нь эсэргүүцсэн. Хариуд нь тэд нар мэдээлэл нээлттэй болгохыг шаардлаа. Эмчлүүлэх гэлээ гэд бид нарыг баривчлуулдаг байсан юм шүү дээ. Би 4 удаа баривчлагдаж байсан. 4 удаа юу? 4 удаа тийм. Америкийн атомын бомбог тохирогчдын комисс. Эрүүл мэнд эмчилгээний мэдээлэл шаардлаа гэж таныг баривчлуулдаг байсан хэрэггүй. Ханараа жагсан уу эсвэл хэд олон эмчнэр шаардлага тавьсан уу? Яалаа гэж те би ганцаараа л байсан. Бомбогдолтод нэрвэгдсэн хүмүүс хийдэ эмчээс зөвлөгөө авдаг. Хийдэ эмч цацрагийн өвчнийг судалж баримт мэдээ цуглуулсан анхны эмч. Тийм үү? Би тэгж ойлгож байна. Япончууд бууж өгөхгүй байсан болохоор аргаа барсандаа Америкчууд атомын бөмбөг хаясан. Япончуудыг буулгаж авах цорын ганц арга нь байсан гэдэг. Намайг коллежид сурч байхад үгүй зөвлөлт Оросд хүч чадлаа гайхуулах гэж атомын бөмбөг хаясан гэж саадаг байлаа. Япончуудад ямар ч хамаагүй гэдэг байсан юм. Японы засгийн газар бүх зүйлийг үгүйсгчгээд атомын бомбогонд нэрвэгдэх хэстийг овон цовон үхэж дуусахыг хүлээж суугаа. Тийм шүү дээ. Би ч бас цагтаа улс төр судалж байлаа. Миний хэлдэг үнэн биз дээ. Тийм ээ, таны зөв. Ханфордын салхин дор амьдардаг бид ч ялгаагүй. Анх Америкийн засгийн газар тохирол барагдуулах хүсэлт гаргахад 8,000 нэхэмжлэгч байсан. 16 жил тэмцсэний эцэс дөнгөж 1600 хүн амьд үлдсэн байна шүү дээ. Засгийн газар цэргийнхэн яг ижилхэн эрх мэдээлтнүүд зорилго нь чухал бол хүний амьнаас эрсдэх нь ч яамаа гэдэг. Тэдэнд бол хамаагүй хэрэг. Хүлцэх хэмжээ. Хүлцэх хэмжээний хохирол гэдэг. Бэлгийн гэр бүлийнхэн тэр чигээрээ хүлцэх хэмжээний хохирол болсон шүү дээ. Хэвийн хохиролч гэдэг. Ханфордын олон оршин суугчид цөмийн салбар хүн төрөлхтний ирээдүйд чухал үүрэгтэй гэж итгэдэг. Бага түвшний цацраг хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй гэж бас тэд итгэдэг юм. Америкийн цөмийн иргэний хамгийн шилдэг эрдэмтэд Ханфордод ажиллаж байсан юм. Дээр хэтгэл үнэмшлийг ард иргэдийн тархинд гүн бат суйрлуулахад тэд голлох үүрэг гүйцэтгэжээ. Намайг Майк Фокс гэдэг нас 60 гарсан. Би химийн ухаанаар бакалаврын зэрэгтэй бас химийн шинжлэх ухаанаар докторийн зэрэг хамгаалсан. Цөмийн салбарт би 30 гаруй жил ажилласан туршлагатай. Манай Ханфордын өөрсдийгөө дэлхийн 2 дугаар дайныг эзэслэж 3 дугаар дайнаас хамгаалсан гэж ярих дуртай л да. Манай нутгийнхан энэгээр бахархдаг. Цөмийн технологиг эсэргүүцэгчид биднийг басамжлан доромжлогч тохиолдол байдаг юм. Гэхдээ өнөөдөр тэд бүгд англиар ярьдаг болсон. Эсэргүүцэгчд гинэ. Таних орвол Ханфордын ажилчид бүхнийг үгүйсгдэг үзэлтэй юу? Та юу гэж бодож байна? Үгүйсгсэн биш ээ. Бид суртал нэвтрүүлэг хүн ардыг айлгсан худал түүхийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Таныг хор тавдар тараасан гэдэг хариуцлага хүлээлгэх гээд байвал яах вэ? Тэгсэн та өөрөө энэ талаар судалсан халдварт өвчний эмнэл зүй мэддэг. Ханфордын бамбайн өвчний тухай судалгааг уншсан болоо. Тийм ээ. Нэрээ саяхан хийгдсэн 20 сая долларын өртөгтэй судалгаагаар энэ орчмын нутагт хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйл алга гэж гарсан. Тэгэхээр та хэрвээ энэ бүхнийг мэдэж байхад хэвлэл мэдээлэлээр таныг мангас мэтээр дүрслээд байвал зүгээр л үгүйсгэж байгаа явдал биш. Би эрдэмтэн хүн. Эрдэмтэн хүний хувьд би тоо баримтанд л итгэнэ. Би судалгааны материалууд уншиж халдвар судлалын судалгааг ойлгоно. Би өөрөө ч тийм судалгаа зөндөө бичсэн. Танд тайлангаасаа би өгнө. Миний хувьд бол тоо баримтал болсон явдлыг жинхэнэ түүхийг өгүүлдэг гэж би хувьдаа үздэг юм шүү дээ. Америкчууд ч, Япончууд ч
Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Тоо баримтанд түшиглэж байж л энэ асуудлын зөв бурууг нь тогтооно. Суртал нэвтрүүлэг, айдас хүйдэс хэтрүүлэг, улс төрийн эрх ашиг биш зөвхөн тоо баримтал бүгдийг тодорхойлно. Америкчууд бид дандаа тоо баримтанд суурилдаг. Цацраг хүний эрүүл мэндэд хор хохирол учруулсныг нотлох баримтгүй. Өндөр түвшний цөмийн хаягдал. Одоо Ханфордын үйлдвэр дээр Плутоны ялгаа болж олон 10 жилийн туршид хоримтлуулсан цөмийн хаягдлаа цэвэрлэхээр чармайж байгаа ажээ. Ашигласан түш хадгалага 177 ширхэг тусгай савнд 2 тэрбум гаруй литр өндөр түвшний цөмийн хаягдал хадгалдаг. Тэдгээр савнуудаас 67 нь гэмтэж цоорсны улмаас цөмийн хаягдал нэвчин алдагдаж байна. Боб Уилсон. Би бол Вашингтон мужийн экологийн департаментын хяналтын ахлах мэргэжилтэн эрчим хүчний яамны харьяа Ханфордын үйлдвэр орчмын газрыг хариуцхан цэвэрлэх ажлыг хянаж байгаа. Хэр удаж байгаа юм хэмээн? 10 жил болж байна. Хэрэг Плутоны хаягдал байгаа бол За бараг цагаар бол Плутон чиби бас бус хог хаягдал чиби мэдээж цэвэр Плутон биш л дээ бусад хог хаягдалтай холилдсон 10 тонн хаягдал бий. Юу? 10 гэв үү? Тийм ээ. Нийт үйлдвэрийн байрны комплекс даяар 10 тонн уу? Тийм ээ 10 тонн. Мэдээж 10 тонн цэвэр Плутон биш өөр бусад хог хаягдалтай холилдсон. Энэ бүхнийг харж хамгаалж чуулган эзэлгээд алдагдахаас сэргийлэх шаардлагатай юм шүү дээ. Плутон бол асар хортой байдис. Тэгэхээр Плутонтай ажилладаг хүмүүсийг бас хортоос хамгаалж сэргийлэх нь чухал. Ер нь маш чанд харж хамгаалдаг. Тэр Ханфордын 200 гэдэг нутаг уу? Би таны хэлж байгааг ойлгож байна. Тэр хилээд байгаа төв хэсгийг бол хизээч цэвэрлэж дөнгөхгүй баха. Арайл дэндүүх бохирцсон. Тэр нутгийг цэвэрлэхэд манай гаригийн бүх мөнгө ч хүрэлцэхгүй байх. Гүний ус хэрэг хордсон бай гэж газрын хөрс энд бас энд бохирцсон. Харин гүний усны бохирдол бол нэг юм байгаа. Гүний ус ийм л амар бохирцсон шүү дээ. Энэ хэсэг тэр чигээрээ бохирц. Тэгээд энэ зүгт урсаж байна. Ханфордын бүс нутаг 200. Байдал хүнд угаа. Тийм амар. Гүний ус техници, цези гэх мэт асар урт задрлын хугацаатай радионуклидээр бохирдсон. Тэр радионуклидууд бол мөдөдөө устж үгүй болохгүй. Дээрээс нь карбон, тетрахлорид, метан органик гаралтай байгаль орчин бохирдуулж хор тавдар үүсгэгч бий. Энэ бүх хор гол руу орж байна шүү дээ. Маш олон 10 сая литрээр хэмжигдэх юм билээ. Яг хэдийн хэрэг хэмжээтэйг одоо цээжээр санахгүй байна л да. Тэгээд энэ бүх хортой ус урсаж байна. Энэ талаар бүгд мэдэж байгаа. Таслан зогсоохыг оролдож зарим нэг төсөл хэрэгжүүлчих үз. Гэхдээ амжилт олоогүй. Хамгийн ноцтой нь энд гол урсдаг. Энд цацрагийн бохирдол байгаа гэхэд хотын усан хангамжийн байгууламж яг энэ доор нь байдаг гэд боддоо. Хот хэрэглээнийхээ усаа голоос татдаг. Тэр нөгөө хор дээрээс нь орж байна. Маш олон хүнийг хамарсан асуудал болж байна шүү дээ. Хэрвээ голын усны бохирдол ашиглах боломжгүй төрөвл хот усныхаа хэрэгцээг хэрхэн хангахыг би үнэхээр хэлж мэдэхгүй. Гэхдээ цацраг голын усанд арай орчиг үстэй. Баг саг орчихсон. Энэ дэр цөмийн реактор байгаа. Энэ хавьяас цацраг идэвхтэй бодис нэвчсэн. Бид зогсоох гэж зөндөө оролдоод дийлээгүй. Алдагдсан хэвээрээ цацраг идэвхэд бодис нэвчсээр л байгаа. Бидэнд хэр зэрэг хугацаа үлдсэн болоо гэж юу? 10, 15, магадгүй 20 жил байж ч магадгүй. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн бол ердөө цаг хугацааны асуудал гэдг нь ойлгомжтой. 20 жилийн дотор гэж юу? Голын ус цацрагт бохирдох уугүй юу гэдэгтэй биш, харин хизээ бохирдох вэ гэдэг л асуудал болоод байна шүү дээ. Нутгийн нэгэн шудраг иргэн эсэргүүцэн тэмцсэний дунд Ханфорд дахь Плутоны үйлдвэрлэлийг зогсоож чаджээ. Түүнтэй уулзахаар би Ханфордоос 400 км-ийн зайд ууланд байдаг гэрт нь очив юм. Тэрээр олон жилийн турш бага түвшний цацрагт шарагдсан нь Ханфордын ажилчдын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлснийг судлахаар төлөвлөж байна. Кейси Руд Ханфордын үйлдвэрийн байцаагч асан. Заримдаа би хийж байгаа зүйлийнхээ талаар бодохоор өөртөө ч итгэдэггүй. Над шиг жирийн хүмүүс энэ бүхнийг өөрчлөхөөр шамдаад цагаа дэмий үрсэн хэрэг болох үзье гэж бодогддог.
Тэгээд би дотоод сэтгэлээ сонсдог. Амьсгалын дасгалаа хийж зүрх сэтгэлээ чагнахад надад тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж хэлдэг. Би зүн совингоо дагаж тэмцлээ үргэлжлүүлдэг. Миний зүрх сэтгэл надад ингэж зөвлөж байгаа юм чинь хэрэгтэй зүйл байгаа. Энэ л надад итгэл найдвар өгдөг. Бодит байдлын тухай үнэн зөв мэдээлэлтэй байж сонголтоо хийх боломж байна. Хамгийн гол нь ард иргэд үнэн худлыг ялгаж салгаж ойлгодог. Ядаж л үнэн зөв мэдээлэл авдаг болгохын төлөө тэмцэх хэрэгтэй. Энэний төлөө бид эхлээд тэмцэх хэрэгтэй юм. Өнөөдөр усжуулах системийг ирэх 3 дугаар сар болтол унтраана. Маш сайн. Газар сайн чиг авч. Усан тохирсон байна. Дараа жил төмөс сайн ургана. Энэ талбайгаар дүүрэн төмс тариална. Япончууд та нар ч зөндөө их шарсан төмстэй болох нэ. Хөрсний бохирдол ургацсанд нөлөөсөн талаар үзсэн, сонссон зүйл алгаа. Тарианагаа ургадгаараа ургаж ил байна. Ямар нэгэн асуудал алга байна шүү дээ. Би хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн хийж тэр бүхнийг чадвал мартнаа. Мартахыг хичээн дээ. Хэрв чадвал. Та мартаж чадах уу? Чаднаа. Би мартаж чадна. Би хичээнэ. Мартах амархан уу хэцүү юу? Мэдээж хэцүү. Хэцүү л дээ. Харж байна уу? Урд нь Ханфордын резервац гэдэг байсан. Одоо зэрлэг байгалыг хамгаалах улсын дархан цаазтай газар болгочихсон. Тэр тэнд хуучин хаалга нь байсан. Тэр сэг нь байна. Тэр үү? Тийм ээ, хуучин хаалганы сэг. Ягаад тэд нэр хуучин хаалга нураас юм болоо? Тэд нар одоо өмнө нь байсан бүх зүйлийг нурааж байгаа юм. Уул мөрөө баллаж байна гэсэн үг үү? Тийм ээ, энэ тийсэн зүйлийнхээ бүхэл уул мөрийг баллаж байна. Ямар учраас? Мэдэхгүй. Би ч бас ойлгохгүй л байна. Яагаад ингэж байгаа юм бол? Би мэдэхгүй юм аа. Энд барьж байгуулсан бүх байшин барилгаа нураагаад эхэлсэн шүү дээ. Ихэнх нь настай эмэгтэйчүүд өвчтэй хүмүүс байдаг юм. Тэдэнд байнга тусламж хэрэгтэй болж байдаг. Та тэдэнд тусалдаг хэвээрээ юу? Оо, мэдээж хэрэг. Чадах чинээгээр туслан шүү дээ. Үргэлжилсээр л байна да. Үргэлжилсээр л байна. Мөнгө алга. Гэхдээ хичээсэн хэвээр бусдад туслахад хөрөнгө мөнгө их шаарддаг юм аа. Засгийн газар Ханфордын түүхийг баллах гэж байдгаараа хичээж байна гэж би бодож байна. Энэ бол зүгээр ч нэг ариутхан цэвэрлэх ажил биш. Энэ бол уул мөрөө баллах. Гэхдээ та үлдэн шүү дээ. Таныг тэд нар арчиж чадахгүй. Тийм биз дээ. $2003 онд Ханфордын Плутоны үйлдвэрийн салхин дор оршин суугчдын нөхөн олгуур шаардсан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгожээ. $2002 оны 9 дугаар сар. Би Рашагийн төрсэн хот Басра руу дахин очсон юм. Эл Альва тосгон. Булангийн дайны үеэр ус цэвэршүүлэх байгууламж нурснаас хойш 12 жил өнгөрчээ. Өнөөдөр энэ хоолооноос цэвэршүүлээгүй бохир ус гоожиж байна. Намайг маахаа гэдэг.
Энэ уснаас ууж болохгүй, бохир. Энэ ус бохир. Би Басрагаас 100 км-ийн зайд орших тосгонд нэгэн хүүтэй уулзсан юм. Мустафа хүү ах トゥ 8 бол тэд бүгд хамт амьдардаг. Гэхдээ гэрээсээ ганцхан Мустафа л цусны хорт хавдар тусчээ. Мустафа хоёрын 9 настай. Томохон Иман. Тав дахь хүү Мунтадар. Над дөгөөч. 3 дахь охин Манал. Энийг цааш нь хураагараа. Алло. Хураа. Цааш нь тавьчих. Би чихэр идэж болох уу? Чамд өгөхгүй. Томатой байгаарэ. Алло. Мустафагийн эцэг Хайри. Хөөе, тараг байна. Хараач тараг. Хүн өгсөн юм аа. Энэ яагаад дандаа манад хоол иддэг юм бэ? Манай гэрт хоол байхгүй. Басра хот. Мустафа хүү Басрад байдаг эмнэлэгт очиж үзүүлэх болсоор 2 жил болжээ.
Эбунгазваны төрөх эмнэлэг. Сайн байна уу эмчээ? Бид хоёр 4-7 хоногийнхоо эмээг пүрэв гарах дууссан. Өвдөж байна уу? 2 жилийн өмнө Мустафа хүүд цусны хорт хавдар гэдэг онш тавьсан. Химийн эмчилгээний эм тарианы хүрэлцээ ховор болохоор сайн эмчилгээ хийлгэж чадахгүй явсаар өдий хүрчээ. Энд өвдөж гин үү? Энд яаж байна? Энэ хэсгүүдэд цус шүрсэн байна. Энэ хараа. Энд содос тариа хийсэн. Энд өвдөж гин үү? Тийм үү? За дахиад 1-7 хоног Винкрестийн уугаад үзье. Дараа 7 хоногоос хүрээд ирээрэй. Тэр үед нь эргээд уулзъя. Эмнэлэгт эм тариа хүрэлцдэггүй учраас хүүхдүүд хэвтэж эмчлүүлж чаддаггүй. Маш олон хүүхэд энд нас барж. Эм тарианд бэлэн байсан бол цусны хорт хавдрыг эмчилчих л байлаа. Сүүлийн үед дайны бүсээс хол амьдардаг хүүхдүүд ч цусны болон бусад төрлийн хорт хавдар тусах нь элбэг болжээ. Өвчтнүүдийн тоо нэмэгцээр байгаа ч эм тариа ховор хэвээр. Миний хүү өвчин тусаад сургуульд явж чадахгүй байгаа нь Жорж Бушийн буруу. Тэр л миний хүүгийн эм тариаг булааж авсан. Америкаас л болж бид бүхэл бүтэн 12 жилийн турш эдийн засгийн хязгаарлалттай зовж байна. Мустафа чи бишүрхэд байна уу? Ичээ дууга хараачих уу? Хэлээч. Нуруу өвдөөд байна. Өөрүүлэх юм уу? Өөрхөө. Алив? Мустафа бие муутай болохоор бид арай илүү эрхлүүлдэг юм л да. Гэхдээ хоол унд хувцас хунаар эмнэлэг явах зардал гээд мөнгө нь талиж өгнө. Их мэдрэмтгий хүүхэд байгаа юм. Тийм болохоор бид
Хүснийг нь л өхийг боддог. Уйлж цамнахаараа бараг гэр орноо буулгачихдаг шавдаг хүн шүү дээ. Гурав дахь хүү Муртада. Трэлингийн талбайг услах усаа тигр голоос авдаг. Цацраг өв сургамалд шингэж хуримтлагддаг. Энэ талбайгаас өдөрт 3-4 кг окра гэдэг хүнсний ногоо хураадаг. Энэ ногоо бол Мустафагийн гэр бүлийн амжиргааны цорын ганц их үүсвэр юм. Ураны хагас задарлын хугацаа 4.5 тэрбум жил. Эндхийн газар нутаг тэр чигээрээ ядуурсан уранд хорцсон. Зөвхөн өмнө зүгээр тогтохгүй хаасаагүй л хорцсон. Зөвхөн өмнө зүгээр тогтохгүй хаасаагүй л хорцсон. Америкчуудын бомбогдсон газар бүр ийм болцсон гэцхээх юм. Цацрагийн бохирдлоос болж миний хүү өвчин туссан. Би өөр хүүхдүүдээ хүн төрлөختнийг хамгаалахыг хүсэж байна. Надад маш хэцүү байна. Надад их хүнд байна. Гэхдээ л би өвөг дээдсийнхээ үлгийн нутгийг хаяад явж чадахгүй. Басра хот, Ирак. 12 жилийн өмнөх булангийн дайнаас хойш насанд хүрэхсдийн дунд ч бас хорт хавдар эрс нэмэгдэжээ. Хавдрын хэмнэлэг. Том хавдар байна шүү. Жавад Эл Али эмч. 2001 онд 603 өвчтөн хорт хавдрын улмаас нас барсан. Гэтэл 1988 онд хорт хавдраар жилдээ ердөө 34 хүн нас барж байсан тоо баримт байна.
Булангийн дайнаас хойш хорт хавдрын нас баралт 18 дахин нэмэгдэжээ. Хорт хавдраар өвчлөгсдийн тоо өдөр тутам өссөөр байна. Тэр бүхэл нэмж шин төрлийн хорт хавдрууд ч гарах болжээ. Манай эмнэлэг нэг зэрэг 2 төрлийн хорт хавдар туссан 8 өвчтнийг хүлээж авсан. Заримдаа 2 төрлийн хорт хавдар туссан гэдгийг нэг дор аншилж байна. Цусны хорт хавдар, ходоодны хорт хавдар 2 байх жишээтэй. Хамгийн сүүл дээрс нэг эмэгтэй гэхэд авсаг бас уушигдын хорт хавдар туссан байсан. Нэг бус нутгаас 8 хүн нэг дор 2 төрлийн хорт хавдар тусна гэдэг бол нэн ховор анхаарал татах үз үзэгдэл шүү дээ. Алия бич ямар байна да? Алия хурц хэлбэрийн цусны хорт хавдар туссан. Энэ бол цацаргийн хордлоготой шууд холбоотой юм. Тийм ээ, энэ хар энэ тэнд нь цус шүүрсэн байна. Миний гар хөлний арсанд ор цус шүрсэн. Наад толбч нь хөгшөрлөх. Эмчээ би маш их санаа зовж байна. Зүгээрээ наадах чинь арайлнаа. Алия наадах чинь арайлнаа. Зүгээр. Тэр 11 хүүхэдтэй. За ойлгохгүй шүү. Удахгүй би чинь идэгнэ. Тэгээд дахиад л энэмсэглэх болно заа юу. Битгий болоорой. Би эдгэшгүй өвчин туссан өвчтнийхээ хажууд арай удаан байхыг боддгийг. Тэдэнтэй амьдралын тухай ярина. Бас төрсний эцэст буцах нь амьдралын жам ёсоо гэж хэлнэ. Энэ чих хэцүү. Заримдаа би өвчтөнд үзлэг хийж нүүрлүүн харахаар яг амигүй цогцсонд үзлэг хийж байгаа юм шиг надад санагддаг юм. Тэр хүнийг удахгүй өөд болно гэдгийг би мэднэ. Тэгээд тэр тухай бодохоор сэтгэл минь шимширдэг. Та тэгээд энэ бүхнийг яаж тэсдэг юм? Би ч нэг л өдөр зүрхний шигдээс болох байх. Энэ их ой гашуугаас болоод заримдаа өвчтнүүдээ өгч байгааг харахаар миний зүрхээр өвддөг юм. Үнэхээр их хэцүү. Имлэг зураад өгөлдөө. Сүү баг гарч ийн. Үүнээс 6 сарын дараа Америк болон Английн цэргүүд Ирак руу цөмрөн орсон юм. Япон улс Хирошима 57 жилийн дараа Хидам Японы эрүүл мэнд хөтөлмөр нийгмийн хамгааллын яамд очиж хөхний хорт хавдар болон няран эндэгдлийн тухай мэдээ хайж байна. Нэрөөсөө олддоггүй. Ургийн гажгийн тухай энэ мэдээ мөн үү? Энэ биш юм уу? Өнөө хүртэл манай гариг дээр
дайн тулаан гарсаар байгаагийн гол шалтгаан бол цөмийн зэвсэг гэж Хибакуша нар ярьдаг. Гэвч цөмийн зэвсгийг устгах нь дангаараа хангалтгүй. Гэхдээ яхав тэгвэл бид дайныг эцлэх хэрэгтэй гэдгийг хүмүүст итгүүлж магадгүй. Гэхдээ ирээдүйд 20 жилийн дараач Эгэл жирийн хүмүүс цацаргийн өвчнөөр нас барсаар л байх болно шүү дээ. Бид энэ асуудлыг маш сайн эсэргүүцэн судалж, ард иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулах шаардлагатай байна. Хита эмч 1945 оноос хойш 40 гаруй жилийн турш Японы хүн амын эрүүл мэндийн мэдээллийг муж тус бүрээр нь шугамн хүснэтээр гаргаж байна. Нэгийг мартчих чэнд. Япон улс Роккашо тосхон. Энэ бол Японы хойд зүгт орших Роккашо тосхон. Энд ашигласан плутоныг дахин боловсруулах үйлдвэр барьж байгаа. Японд нийтдээ 52 атомын цахилгаан станц байдаг. Тэр бүх атомын цахилгаан станцаас ялгарсан цөмийн хаягдлыг Роккашо тосгонд хадгалж дахин боловсруулахаар төлөвлөж байгаа юм. Цөмийн хаягдал дахин боловсруулах үйлдвэр 2003 оны 7 сард туршилтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Ойр орчимд нь дахиад 4 цөмийн реактор нэмж барих төлөвлөгөө бий. Хита эмч мэдээлэлд дүн шинжилгээ хийсээр байна. Өглөө нэмэнд. Анхандаа Хита эмч цөмийн реактороос 100 миль буюу 160 км-ийн тойрогт орших орон нутгийн мэдээллийг арай зайдуу нутгийнхантай харьцуулахаар төлөвлөж байжээ. Гэвч бодит байдал дээр Япон улс тэр аяараа цөмийн реактороос 100 милийн радиус дотор оршдог гэжээ. Би мэрэгжлийн хүмүүстэй зөвлөлдөж байж дүгнэлтээ гарганаа. Аомори, Акита, Ямагата, Ивате муж бүгд хойд зүгт байна. Энэ дээш өгсөн шугам юу шугам юм? Хөхний хор тавдараас үүдсэн нас баралт байгаамаа. Эрс нэмэгдэжээ. Тийм байна. Хэн ч харсан гайхмаар. Энд багсаг хэлбэлзэл бий. Гэхдээ яг ганцхан жилэл ийм огцом өсрэлтэй болсон байна шүү дээ. Япон улс даяараа хөхний хорт хавдрын нас баралт 1996 онд өсрөнгүй нэмэгдэжээ. Би энэ дүнг газрын зурган дээр тавьж үзсэн. Хоккайдо арал, Токаку болон Токиогийн ойр орчимд асар олон тохиолдол бүртгэгдсэн байна. Түүний дараачих нь ягаан арай цөөний шар өнгөөр тэмдэглэсэн байгаа юм. Цагаанаар тэмдэглэсэн нутагт өөрчлөлт гараагүй. Хоккайдо энд байна. Салхиарн эндээс салхилдаг. Огцом үсэрсэн тохиолдол нэг жил давхцснаас үзэхэд агаарын бохирдол байснаас гарцаагүй юм л да. Усны бохирдол бол харин арай өөр дүр зураг гарна. Хита эмч судалгааныхаа талаараа зөвлөлдөхөөр удамшлын шинжлэх ухааны эрдэмтэнтэй уулзаж зөвлөгөө авсан юм. Ичикава доктор олон жилийн туршид амьд бие организмд үзүүлэх цацрагийн хор нөлөөг судалж Америкийн нэгдсэн улсад ажиллаж байсан эрдэмт юм. Уг нь ийм 100 хурдаар өсч байснаа генет огцом өсрэлт болсон. Японы хойд болон баруун хэсгийн нутгуудаар энэ Японы тэнгисийн эрэг байна. Ер нь бол гаж эмгэг анх илэрснээс хойш 15 жилийн дараа нас бардаг гэж тооцдог. Чернобылийн осол 1986 онд болсон шүү дээ. Тэрнээс хойш яг 10 жил өнгөрсөн байна. 10 жил гэхээр зайн арай л ойртоод байна. Гэхдээ ийм уудам нутагт нөлөөлөх өөр юу байж болох вэ? Чернобыль баймаар юм да. За учир шалтгаан нь юу ч байсан ер бусын зүйл байсан нь тодорхой байна л да.
Цези хэмээх цацраг идэвхэд бодсон хүний булчин болон бэлгийн булчирхаанд хуримтлагддаг. Ирчүүд илүү их булчинтай учраас тэдний бие эрэхтэн бүхэлдээ гэмтдэг. Харин эмэгтэйчүүдийн бэлгийн булчирхаанд цези илүү их хуримтлагддаг. Яванда цезийн өндгөвч болон хөхний булчирхаанд нөлөөлдөг. Хор тавдрын нас баралтын үзүүлэлтэн дээр энэ зурган дээр харагдаж байна л да. Урагт нөлөөлөх үү? Тийм ээ. Ихсэн йодын хангамжаар дамжин урагт нөлөөлнө. Цацрагийн хор хөнөөл нь хүүхэд залуус илүү тусдаг гэж ярьдаг шүү дээ. Няра хүүхэд эхний хөхний булчирхаанаас ялгарах сүүгээр дамжиж хорддог. Жирэмсэн байх үед бол цацраг нь ихсээр дамжин ургийн бамбаа булчирхааны хөгжилд нөлөөлдөг. Ургийн бамбаа булчирхаанд цацраг идэвхэд йод хуримтлагддаг. Үүний улмаас шинээр мэндэлж байгаа няра хүүхдүүд төрөлхийн бамбаан хор тавдартай төрдөг. Дэлхийн эргэх хөдөлгөөний улмаас агаартай дэгдсэн Чернобылийн цацраг давтан цацагдсан гэдгийм билээ. Анх атомын цахилгаан станцын загвар цацрагийг гадагшлуулдаггүй байсан гэдэг. Гэвч хуулинд цацраг идэвхтэй хийг агаар мандалд цацна гэж заасан. Атомын цахилгаан станц дотроо хадгалж болохгүй гэсэн байдаг. Усны уур мөстэй харьцуулахад 1600 дахин их эзэл хүнтэй байдаг. Ижил даралттай нөхцөлч шүү дээ. Ижил хүн ижил мөртлөө даралт нь 1600 дахин өндөр. Тэгээд түлшний саваан дотор нь усны уурыг барьж дийлэхгүй болохоор гадагшлуулдаг. Яндангараа юу тийм ээ. Атомын цахилгаан станц яндантай хэрнээ утаа гаргадаггүй учир нь энэ юм шүү дээ. Нутгийн иргэд яндангаас нь утаа гардаггүй учрыг асуухаар атомын цахилгаан станцын эзэд нь аюулгүй байдлын арга хэмжээ гэж тайлбарладаг. Тэгээд болоо. Тэгэхээр атомын цахилгаан станцуудаар тэр орчноор цацрагаар зугуухан бохирдуулсаар байдаг гэсэн. Энэ үнэн үү? Тийм ээ. Гэхдээ хор уршиг нь илэртлээ нэлээд удна л та. Бага төвчний цацраг бол ДНК-гийн молекулыг гэмтээдэг. Хамгийн гол хөнөөл нь тэр юм шүү дээ. Гэхдээ шинж тэмдэг нь хизээ хойно мэдэгдэнэ. Хор тавдраа эсвэл өндөр насны элдв эмгэг бас удамшлын гажиг хэлбэрээр үр хүүхэдэд илэрдэг. Цацрагаас үүдсэн гажиг мутац нь рецессив шинжтэй. Хирошима Нагасакигийн бомбогдолтод өртсөн Япон Хибакуша нарын 3 дахь үе буюу жичүүд нь төрж байна. Тэдгээр хүүхдүүдийн ихэнхэд рецессив шинжтэй гажиг ген илэрч болзошгүй. (2003) оны байдлаар Японы атомын цахилгаан станцууд Нагасакид дэлбэрсэн атомын бөмбөгт ашигласан плутоны хэмжээнээс 2350 дахин их цөмийн хаягдал ялгаруулжээ. (2003) оны 3 дугаар сарын 20-нд Англи, Америкийн зэргүүд Ирак руу халдсан юм. Иракийн ард түмний газар нутаг дээр 2000 тонн ядуурсан уран хаягджээ.
Аажмаар хөнөөх цацраг буюу орчин цагийн Хебакуша. Дууны найруулагч Мегмар Сүрэн, дуу оруулсан Инх Гэрэл, Содбаяр, ТН телевизийн кино алба 2013 он.